Улсын хурлын даргын хулд бүгд найрамдах Бангладеш ард улсын парламентын дарга хатагтай Ширин Шармин Чаудритай уулзлаа. Уулзлын үеэр улсын хурлын даргын хулд олон улсын парламентын холбооны чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулж буйд нь хатагтай Ширин Шармин Чаудрид баяр хүргээд 2016 онд Улаанбаатар хотноос АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад тус улсын ерөнхий сайд хатагтай Шейх Хасина оролцсон талархал илэрхийллээ. Түүнчлэн Монгол улс Бангладешийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны 5 орны нэг бөгөөд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болж буйг онцоллоо. Хоёр улсын худалдаа эдийн засаг бусад салбарын хамтын ажиллагааны асуудлыг уулзалтын үеэр хүндсэн. Улсын хурлын даргын хуулд өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах, худалдаа хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтран ажиллах боломж буйг дурдлаа. Хатагтай Ширин Шармин Чаудри Бангладешт болж буй олон улсын парламентын холбооны чуулганд Монголын төлөөлөгчид оролцож байгаа нь манай орны түүх соёлыг таньж мэдэх, улмаар хамтын ажиллагаагаа өргөжих сайхан боломж олгож байна гэж тэмдэглэлээ. Тэрбээр бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт ордог манай улсын хувьд эмнэлгийн бүтээгдэхүүн бэлэн хувцас сүлжмэл болон сахиун идэлэл нийлүүлэх, дэд бүтцийн болон бусад салбарт Монголын хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэлээ. Хоёр тал парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, парламентод найрамдлын бүлгүүд байгуулах, гишүүдийг харилцан айлчлуулж, туршлага мэдлэгээ солилцохын чухлыг онцлоо. Улсын хурлын даргын хулд хатагтай Ширин Шармин Чаудрыг Монгол улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьдчиланыг талархан хүлээж авлаа.